ер нь хэр тохиромжтой юм бол өнөөдөр. Сайн юм чамайг л үү хүн юм. Гэтэ амарч байгаа. Гэтэ хамгийн лайв хийгээд хамгийн тохиромжтой өдрийг бол би хагас өдөр гэж бодож байгаа шүү дээ. Өчигдрөө дааж алдчихлаа байл. Хагас өдөр бодвол яг ингээд тавтахад хүмүүс ажиллаад хараад бас найз нөхдөдөө уулзна, цаг зав зарцуулах бас олон юм байдаг бах тийм. Тэгээд хагас сайн өдрийн орой бол хамгийн тохиромжтой байх гэж бодож байгаа. Толгойн болгоны хагас өдөр уламжлал болгож байгаа юм шүү. Тийм. Хэдэн орж ичээ. 7 орж ичээ. Тэгээд эхэлж идэв. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр амралтын өдөр. Тэгээ миний хувьд бол өнөөдөр бас амралтын өдөр болохоор хүн нэлээд бас сонирхох байх гэсэн байдлаар энэ лайв хийж байгаа. Тэгээ 2018 онд бол 5-6 дуу лайв хийж бас заасан. За энэ 2019 оны анхны дуу тэгээд амттай алим гэдэг дууг би сонгож авсан. За учир нь юу вэ гэхээр энэ дуу бас төдийлөн дуусахгүй байгаа. За миний мэдхээр амттай алим гэдэг дууг Чулуун цэцэг гэдэг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Чулуун цэцэг эгч маань анх дуулж байсан. Тэгээ манай багш цоодлогоо Чулуун цэцэг эгч анх зааж өгсөн. Тэгээ миний би бас хажууд нь сонсож байгаа. Тэгээд ингээд сурсан байгаа. Тэгээд энэ бас сурахад их хялбар ийм дуу байгаа. За тэгээд пэйж хуудсанда дууныхаа үгийг байршуулсан. Тэгээ энэ дуу би дуулдаг болохоор өөрөө бас ингэж үгээ бичсэн. Дөрвөн бадаг. Тэгэхээр мартчих юуны мангадуу гэдээ ингэж бичсэн байгаа. За тэгээ та бүхэн дууныхаа үгийг харах боломж байна уу? Харагдаж байгаа болов? Харагдахгүй. Дууны үг? Харагдахгүй юм. За тэгээд цулахгүй л сулгаж байгаа. хүмүүс нөгөөнийг үзэлтэй дараа нь юугаараа за. хийсэн. За тэгээд ямар ч байсан уламжлалт ёсоор дууныхаа үгийг хэлье. Амттай алим, Монгол ардын дуу амттай алим. Алим гэдэг нь амттай даахөө, амаар дүүрэн шимүүстэй дэхөө, амраг гэдэг нь хэцүү юм аахөө, альчуур дүүрэн нулимс тайдаахөө. Байцаа гэдэг нь ногоо юм аахөө, байна гэдэг нь сэтгэл юм аахөө, багын амраг хонгор тэр минхөө, байнга бодогдох нь хэцүү юм аахөө. За энэ дуу яг Монгол ардын дууных нь юм хэлбэр байгаа. Тэгээд бас өвөр Монгол хувилбар байдаг. Тэр нь жүүлэн хуар гэдэг нэртэй. За өвөр Монгол хувилбар нь бол за багын амраг жууян хуарнд баруун тайгаас зүүн тийшээ хаачих нь вэ хөө гэдэг ийм үгтэй байдаг. За тэгээд тэмүүлэнтэйгээ би өнөөдөр энэ дуугаа та бүхэндээ заанаа. Алим гэдэг нэгдүгээр бадаг.
хэцүү юм аа. Хайнга боддог хэцүү юм аа. За тэгээд үгийн хуваарлт бол бас гайгүй та бүхэн сая яг нэг хуваарлахад гай байгааз. Тийм арай амархан доо юм. Амархан байгааз. Ойлгомжтой тодорхой. Ааха. За тэгээд дөрвөн бадаг байгаа. Бас үгэн жоохон бас нийттэй бастай. Байцаа гэдэг нь ногоо юм аахөө, байна гэдэг нь сэтгэл юм аахөө гэх. Тийм бас нөгөө мэдээж юм шиг мөртлөө бас тэр болгон одоо байна гэдэг нь сэтгэл юм аахөө гэдэг тэрэн дээр бол жишээлбэл тэр болгон зүгээр энгийн зүйлтэй хүний сэтгэл нь маш гүнзгий юм харьцуулсан юм шиг. Тэгээд гуравдугаар бадаг нь дуран гэдэг нь шил юм аахөө гинэ. Дурлан гэдэг нь сэтгэл юм аахөө. Дурыг минь булаасан хонгор тэр минь хөө дурсагдаад байх нь хэцүү юм аахөө гэж. За дөрөвдүгээр бадаг нь зүү гинэ. Зүү гэдэг нь төмөр юм аахөө. Зүрх гэдэг нь мах юм аахөө гэж. Зүрхний амраг хонгор тэр минь хөө зүүдлэгдээд байх нь хэцүү юм аахөө. Бас санаа өгтэй юм л да. Зүү гэдэг нь төмөр юм аахөө. Зүрх гэдэг нь мах юм аахөө. Гүнш зүү чинь зүг төмөрөр шүү дээ. Зүрх тодорхой гэдэг чинь мах. Тэгэл ер нь хин нэгнийг одоо дурсан санаалсан. Тий. Тэгээ энгийн юм шиг мөртлөө ингээл энгийн юм шиг мөртлөө бас сонин дуу шүү. За тэгээд 3-р бадаг, 4-р бадаг. За. Үгээ сайн хуваарлтын сайн сонсороо. Дуран гэдэг нь шил юм аахөө. Дуран гэдэг нь сэтгэл юм аахөө. Бадгийн сүүлийн зүрхний амраг хонгор тэр минь хөө зүүдлэгдэд байх нь хэцүү юм аа гэд энэ сүүлийн хоёр мөрөн нөгөө өвөр Монгол хувилбар жүүлэн ухаар дугны дуун дээр болохоор зүрхний амраг жуулэн ухаараа зүүнтээс баруун тийшээ хачхнуэ гэж тэгвэл ингээд яг Монгол хэлбэр өөр Монголын холиод байт юм шүү дээ хүмүүс ер нь. Тий, эхнийх нь бол ерөнхийдөө ингээд адилхан л та. Тэгээд эхний 1 2 дугаар мөр бол адилхан байгаа. Тэгээд 3 4 дугаар мөр нь болохоор нөгөө жүүлэн ухаар зарим гандаа тань тий. Энд болохоор энд болохоор яг ингээд ерөнхий юм тий. Тэнд болохоор яг заримдаа жүүлэн ухаар гэсэн мэт юм. Заримдаа жууян ухаараа хөөгээд. Тэгээд жууян ухаар гэдэг бол цоодлогш заасан байхгүй юу? За хэцүү байгаа болов уу амархан байгаа болов уу? амархан бах уу? Хүмүүс асууж байна. Дуусах байна. Зүгээр үзэж байна. Өмнө бүр хэцүү дуунаа зааж ирсэн юм. За одоо тэгвэл дахиад 1 2 дугаар бадгаа. Гэхдээ ер нь бүтнээр нэг дуулчих тий. За. Танд ямар сонсогдож байна? Би арай чангадж байгаа дуучнаа дарж байгаа юм. Миний дуу зүгээр үү? Сонсогдож байна уу? За.
За тэгээд бичлэг хадгалагдах учраас гүйлгэж үзээд Аха. дуугаа өшөө сайн сураарай. За яг энэ үгээ би юу Пост хийсэн нэг постлсан тий. Гэхдээ нөгөө яг ийм Монгол үчиг гэж авч үзсэн. Гар бичмэл эсэж. Гар бичмэл болохоор бас юу гэж магадгүй. Тэгвэл лайвынхаа дуусангуудаа энэ үгээ юу яагаад пост болгоод оруулчих. Тэгээд сайн хараад. За энэ үгээ пост болгоод оруулчихнаа. Тэгээд та бүхэн үгээ харж агаад бичлэгээ сонсоод тэгээд дагад дуулаад энэ дугаас сураарай. За анхаарал тавьсанд маш их баярлалаа. За дараагийн лайваар та бүхэнд бас миний би Монгол ардын харилцаа дуу гэж юу вэ гэдгийг бас танилцуулнаа. Тэгээд Монгол ардын олон харилцаа дуунууд байдаг. За тэрний дараа бас хүүхэд сурахад, хүүхэд дуулахад тохиромжтой, хүүхдийн нас сэтгүү онцлог тохирсон ямар ардын дуунууд байдгүй. Тэгээд яг хүүхдэд заагаад бодитоор харилцаж дуулаад ингээд та бүхэнд сонирхуулна. Тэгээд анхаарал тавьсан явдал маш их баярлалаа. Дараагийн лайваар уулзлаа. Баяртай. Баяртай.